Монголын хөгжөөн цэнгийн Чакак нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Манай өнөөдрийн нэвтрүүлэгт Имэлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн паркийн хамт олон хүрэлцэн ирсэн байна. Та бүхэнд орой мэндийг хүргэе. Чакак нэвтрүүлэг 3 үеэс бүрдэн. Эхний үе маань зураг таах, хоёр дахь үе маань теннисний бөмбөг олох үе, хамгийн сүүлийн үе маань үг таах буюу амны хайрцаг унших үеэс бүрдэж байна. За ингээд оролцогчтой танилцуулъя. Эхний суудлал дээр эдийн засагч Ариун Бэлэг, архивч Отхон Жаргал, гадаад харилцаа маркетинг мэргэжилтсэн Төвшин Заяа, Нягтлан бодогч Батням, нийслэлийн үйлдвэр хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн Төмөрбаатар, нийслэлийн үйлдвэр хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн Буян Жаргал, архитектор Төмөр Тогтох, цахилгааны инженер Отхон Хүү, IT инженер Цэнд Жав, эдийн засагч хөрөнгө оруулалтын менежер Цэцэг Жаргал нарын хамт хүрэлцэн ирсэн байна. За тэгэхээр Имэлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэр технологийн парк гэж хизээ байгуулагдсан хичнээн хамт олонтой ямар үйл ажиллагаа явуулдаг байгуулах юм болоо. За улсын хурлын 2012 оны 12 сарын 28-ны 74-р тогтоол, за засгийн газрын 2014 оны 11 сарын 1-ний 356-р тогтоол, за нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын газрын хурлын 2014 оны 9 сарын 8-ны 149-р тогтоол, за нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Улаанбаатар хотын захирагчийн 2013-аас 16 оны мөрийн хөтөлбөрийн үйл ажиллагаа нийслэлийн эдийн засаг нийгмийн 2014 оны зорилтын хүрээнд байгуулагдсан байгаа. Одоогоор болохоор манай хөнгөн үйлдвэрийн паркийн маань бүх зураг төслийн ажлууд маань хийгдсэн. За 14 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Сая одоо баахан тогтоолууд ярьлаа л да тий. Тэр тогтоолууд нь одоо үзэж байгаа үзэгчд бас сайн мэдэхгүй байх л та. Жишээ нь одоо яг ямар зорилттой энэ хөнгөн үйлдвэр маань бий болж байгаа юм болоо тий. Яг юу үйлдвэрлэх юм болоо ч гэдэг юм уу тий. Дотооддоо одоо арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дэлхийд танигдсан брэнд бүтээгдэхүүн гаргах зорилттойгоор ажиллаж байгаа гэсэн. За дотооддоо арьс ширэн бүтээгдэхүүнүүдийг боловсруулад дэлхийд танигдсан брэнд бүтээгдэхүүн гаргах. Дэлхийд танигдсан брэнд бүтээгдэхүүнүүдийг бий болгохоор ажиллаж байгаа юм байна. За ингээд тэгэхээр санхүүжилт нь хаанаас хийгддэг юм болоо? Имэлтийн парк хөнгөн үйлдвэрийн паркийн төсөл нь нийт 15 бүтээн байгуулалтын ажлаас эхэлж байгаа. За энэ 15 бүтээн байгуулалтын ажлыг бид 2015-аас 17 оны хугацаанд амжуулан одоо гүйцэтгэхэд төлөвлөж байна. За энэ манай төслийн одоо өнөөгийн байдлаар арьс шидний салбарын үйлдвэрүүдээс олж байгаа нийт бодлуулалтын орлого 270 орчим сая төгрөг байгаа. За биднэр энэ паркийн төслийг хэрэгжүүлснээр биднэр нийт бодлуулалтын орлого 1.80 төгрөгт хүрэх боломжтой. За мөн татварын орлогыг ойролцоогоор 400-аас 500 сая төгрөг нийт татварын орлого одоо улсын төсөв ба улс нийслэлийн төсөвт нийлүүлэх боломжтой гэж харж байгаа. За манай төслийн хувьд бол биднэр төслийн ач холбогдлыг цөөхөн өгөөд хэлэх юм бол нэгдүгээрс нь биднэр хотод байгаа тэр арьс ширэн агаарын эко орчныг бий болгох зорилгоор нэгдүгээр төсөл манд байгуулагдсан. Энэ дагуу бол бид одоо цэвэрлэх байгууламжийг нэлээд өндөр технологийн өндөр шаардлага хангасан байдлаар одоо техник эдийн засгийн үндэслэл хийж байна. За мөн манай 15 бүтээн байгуулалтын ажлуудаас бол 2015 онд бол төслийн нийт бэлтгэл ажил болох 100 төслийн ажил бүгд хийгдсэн. Одоо багтаж дуусна гэж үзэж байгаа. Тэгээд барилга угсралтын болон бүтээн байгуулалтын ажлууд бол 16-аас 17 онд багтаан дуусгах гэж үзэж байгаа. За 16-аас 17 онд багтааж дуусснаар маш их төрлийн орлого олох улсад. Парк бүрийн ашиглалтны осноор бол ийм одоо 1.80 төгрөг олно гэдэг. Энд дээр бол арьс ширэн бүтээгдэхүүнийг зөвхөн одоо боловсруулах биш, одоо бүрэн боловсруулах асыг одоо тий яг цэвэр савхиар боловсруулад түүгээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх. Одоо эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ер нь гол зорилго нь бас оршиж байгаа юм байна тий. Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлч манай дотоодын зах зээлээс гадна гадаадд тий бид экспортод одоо дэлхийн зах зээлд нийлүүлэх боломжтой тий шаардлагын хангасан тийм бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх.
За нөгөө талаас паркын ач холбогдол бол биднээд шинээр ашиглалтанд осноод одоо байгаа нийт салбарт ажиллаж байгаа нэг 2000-аас 3000 орчим хүн ажиллаж байгаа. Үүнийг бол нэг 100000 хүргэх байгаа. Өөрөөр хэлбэл шинээр ажлын байрыг одоо тий 100000-д хүргэж чаднаа гэсэн үг. Чаках нэвтрүүлэг бол 3 үеэс бүрдэн гэсэн байгаа. Эхний үе болох зураг таах хэсэгтээ бүгдээр орцгоё. Зураг таах хэсэг. Зураг таах үе маань эхэлж байна. Эхний оролцогч болох Ариун бэлэг маань тогтоо санал дээр суусан байгаа. За, отгон жаргал маань 1 минутын хугацаанд зурх хэрэгтэй байгаа. 1 минутын хугацаанд 2 зургийг зурх хэрэгтэй. Тэгэхээр нэг зурганд бол 30 секунд оногдож байна гэсэн үг. Тэгэхээр хэцүүч зургнууд байгаа, зарим зургнууд маань амархан зургнууд байгаа. Тэгэхээр амархан зургнууд нь байгаасаа гэж найдаа да тий. Тэр ягаад эргэтэйгээс болгож байна. Эмэгтэйчүүд бас зурх талдаа жоох муу таарах хүн сонсож байсан. Зүгээр жоохон тархитологоос хэрэгж тогон зохиолыг. Оо за ер нь бол зураг таалахгүй зүгээр л тогон зохиолыг бодцоо гарчсан байна шүү дээ. Ер нь зурхгүй л гэж бодож байгаа. За зурхгүй гэж бодож байгаа. За энэдээс аль нэгийг сонгох боломжтой. За энэ хүү 2 зургийг 2 үгийг 1 минутын хугацаанд зурж чадсанаар багтаа анхныхаа 2 оноог авах боломжтой. Хэрвээ тааж чадаагүй тохиолдолд доороос нь тог очно гэж байгаа. За амжилт хүсье. Цаг явлаа. 60 секундын хугацаанд энэхүү даалгаврыг биелүүлж чадсанаар Ариун бэлгийн доор бас тог очихгүй гэж байгаа. За цаашаа таагаад яриад явах боломжтой. Ямар ч нэг машин зурхан зурсан тий. Туулаа. За эхний зургаа зөв таалгасан. Дараагийн зураг маань юу ч хэлэхгүй шүү. Зэрэс. Отгон жаргал юу ч хэлэхгүй. Юугаараа ялгардаг үлээ тэрийг нь зурх ёстой. Хугацаа дуусгаж байна шүү. Саяын танд харуулсан зураг маань юугаараа ялгардаг үлээ гэдгийг хэлэх хэрэгтэй. Тэг чадаагүй тохиолдолд Ариун бэлгийн дороос тог очно гэж байгаа. Юу ч хэлэхгүй. Логон ч юм уу тийм юм байж болно шүү дээ. Логон санаанд авахгүй нь. Чаш нэрлээд авах. За. Логон гэж түрүүн би хэлсэн тийм. Санаанд орсон. За энэ бол туулаа байсан ойлгомжтой тийм. Энэ лог байсан. Тий, туулаа байсан. Энэ бол Mercedes Benz байсан байна. Нөгөө нэг миний бодлоор бол Mercedes байхгүй. тий, логогийн зүгээр ингээл зурчил болох байсан байхгүй. Тий. Санаанд орсон. Ингээл зурхад логон санаанд орохгүй байсан уу? Тий, ямар сандаа ингээл. Танд ер нь бууж байгаа болгох чигээ. бууж байгаа лого байна уу? Машины. Машины юу? Тий. Одоо Машин барьдаггүй юу? А? Хүндэгийн юмнууд лээд. Hyundai ямар байдгийг за. Нөгөө юу нэ? Ингээд нөгөө юу тайдаг штэ. H Hyundai-ийн H үсгүйдэг тий. Тий. За Hyundai-гаас өөр нэг бол дийлэхгүй мэн тий. Ямар ч гэсэн нэг ийм дөрвөлжин хар гээл юм. Зөвхөн нэг Benz Jeep-ийг зурж ирсэн биш үү тий. За тэгвэл ямар ч эхний үе дээрээс бол манай хоёр маань нэг оноог авч чадлаа. Нөгөө оноогоо авч чадаагүй нь улмаас Ариун бэлгийн доороос тог очсон байгаа. За ингээд тог ямар байна? Гайгүй. Гайгүй боломж нь өмнө тогон цохилж ирсэн үү? Үгүй. Ажил дээр ч юм уу? Үгүй юу. За тэгвэл анхныхын тог байсан байна. За танайх бол нэг оноотой. Дараагийн 2 дахь багийг тайсан ойрж байна. Зураг таах үеийн 2 дахь баг гарч ирсэн байна. За Төвшин Заяа маань зурж Батним таах хэрэгтэй байгаа. За Батним Төвшин Заяа хоёр маань сая бас тестэлж үзсэн. Муур зурж үзсэн чи хамгийн гайгүй зурж байгаа нь Төвшин Заяа байлаа. Тэгэд хамгийн гайгүй зурж байгаа нь зурхаар боллоо тий. За тэгэд 1 минутын хугацаанд энэхүү миний гарт байгаа 2 зургийг амжилттай зурж чадсанаар багтаа анхныхаа 2 оног авах боломжтой. 2 1 цаг явлаа. 60 секундын хугацаанд зургаа маш ойлгомжтой зурж чадсанаар Амар сахал. Батним бол байнга хэлж явах хэрэгтэй. Юу зурж байгааг нь. Оролцогчдоос бас Шулам. тайлбарж өгөхгүй. За эхний зургаа амжилттай тааж чадлаа. Дараагийн зураг маань ямар зураг байсан юм болоо? Шулам. Хугацаа хагастай орж байна. Баг. Их сонирхол юм зураад байна да. Ийм тийм гэж хэлэхгүй. Шпи өгөхгүй. Юу юм бэ? Үс тийм үү? Хэлбэртэй юм зураад.
Гарам хөрсгөө турдлаарай. Таацвал та. Яг тодорхойгүй юм шүү дээ. Нэг За хям. За Йоо. эндээс шипи өгчөөж хаалаа штэ тий. Тэгээг бол таны бас тавж цохолж байгааг харах сонирхолтой хүмүүс нэлээд олон байсан баг. За ингээд эхнийх нь бол юу байлаа? Шулам гэж байгаа тий. За энэ шүүр унтсан шулам малгайтайгаа шулам байна. За энийг бол ойлгомжтой. Энэ бол ингээд эндээс нэг сонин юм болоо. Энэ юу юм? хям наач нөгөө нэг гахай хям утгатай нөгөө чанал хям баггүй. За утгатай хям юм биш үү? Үнэрч гин үү? За энэ юу юм бас? Зураал яв, хямаа зураал явж штэ. Энэ дээр л жоохон ойлгомжтой болж ирсэн тий. Тэгвэл зүгээр ганц юм хийчих юм бол одоо юу ч хийж ойлгох юм тий бас. Сонир ойлгох боломжтой. За ингээд ямар ч цаг дуусахаас өмнө 2 дахь баг маань амжилттайгаар 2 оноо авч чадлаа. Дараагийн 3 дахь багийг тайсан орж байна. Чакак нэвтрүүлэг. 6 дахь үеийн 2 дахь баг маань амжилттайгаар даалгавар биелүүлсэн бол 3 дахь баг маань гарч ирсэн. Төмөрбаатар маань тогтой сандал дээр сууж буян жаргал зурх ёстой байгаа. Ер нь эрчүүд нь зүгээр ингээд арыг нь даагаад тогтой сандал дээр суугаад байна уу эсвэл эмэгтэйчүүд нь мундаг зурдаг гэд гарч ирээд байна уу? Мундаг зурдаг гэж гарч ирсэн. Мундаг зурх уу? За та хоёрын хувьд бол Төмөрбаатар бол буян жаргалыг үүсэхгүй юу? Үүсэхгүй. Авьяасгүй юу? За тэгвэл 1 минутын хугацаанд энэхүү даалгаврыг биелүүлж чадсанаар багтаа анхныхаа 2 оноог авах боломжтой. Чадахгүй бол мэдээж сая түүнийг шиг Төмөрбаатарын доороос тог очно гэж байгаа тийм. За энэ суулаагаа суглая. За цээжилсний дараагаар суулаагаа өгөх ёстой. За. За ингээд 1 минутын хугацаанд энэхүү даалгаврыг биелүүлж чадсанаар багтаа 2 оноо авах боломжтой. 1 цаг явлаа. 60 секундын хугацаанд энэхүү даалгаврыг биелүүлж чадсанаар Төмөрбаатарын доороос тог очихгүй. Төмөрбаатар таагаад явж явах ёстой. Хүүхэд. Ахын. Ахын гэж юм. Эмэгтэй. За энэ жоохон бүтэхгүй зураг болоод явчихлаа шүү. Нохой. Энэ нохой. Цаг хагастай орж явж байгаа. Арай боломжтойгоор бас тайлбарлаж өгөх боломжтой зурж. Дараагийн зураг нь явж талтнаас ойлгохгүй. Би яг нэг тэгээд тоглон цогөлж. болчихоор байгаа. Зургаа сайн хараарай. Хоньнууд зураад энэ юу яагаад. Ойрлож шаарлахгүй ямар амар бүргэр зах вэ те. За тог ямар амар юм байна уу. За ихтэй энийг бол манай оролцогчд юу гэж бодож байна? Эмэгтэй хүн гэж бодсон уу? За энэ юу байлаа? Чингис хаан. Чингис хааныг бүр амар дарамттай хийж яаж. Ядч мөнгөнд дэвсгэртээр байдгаар зураалгүй те. Чингис хаан ч одоо нэг иймэрхүү малгай салгаад өмссөн. За тэгэл сахал өссөөр нь нэлээд баримжаа авахсан баг. Би ч гэсэн бас зурж чадахгүй. За энэ бол юу байлаа? Яст мэлхий байсан юм байна шүү дээ. Яст мэлхийг гэхдээ хамгийн ойлгомжтой нь ингээд Хоёрын зураг. хоёрнуудыг ингээд зорчоод бол шууд хойно зураад байхгүй. Яг хойно шиг л харагдаад яваад байгаа байхгүй. Энэ дээр бас энэ онцгой зорчлаа гэдэг энэ дээр дахиад яг адилхан зураг яваад байгаа. За тэгэхээр багтаа харамсалтай нь оноо авч нэг ч оноо авч чадсангүй. Гэтэ дараагийн 2 үе дээрээс оноо нөхөд авах боломжтой. Дараагийн 4 дахь багийг тайсан орж байна. Хөгжин цэнгийн чакак нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт имэйлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн паркийн хамт олон оролцож байгаа. За ингээд зураг таах үеийн 4 дахь баг маань гарч ирсэн. За төмөр тогтох маань одоо зураг зурж отгонхүү цахилгааны эмчнэр отгонхүү маань цахилгаантай суудлын дээр суудсан байгаа гэж байна тий. Та хоёрын ч одоо нэрийг хольж солихоор юм шүү Төмөр тогтох отгонхүү. За ингээд амжилт хүссэн 1 минутын хугацаанд энэхүү даалгаврыг биелүүлж чадсанаар багтаа 2 оноо авах боломжтой. Цаг явлаа. 60 секундын хугацаанд энэхүү даалгаврыг биелүүлж чадсанаар гутал төмөр тогтхол юу ч дуурахгүй гэж байгаа. Төмөр тогтхол маань архитектор чинь ч бас Чиргүүлтэй машин. гоё зурж магтгүй гэж бодоод. Трактор.
За эхний зургаа зөв таалаа. Зураг зурж байна. Нар. Дугуй. Юу ч хэлэхгүй. Өндөр дугуй. Хагастай орж байгаа. Гээс хаяа яа. Гэрийн тоон шиг л юм зураалаа. За. Тэ? Гэр. Ямар нэгэн үсэг бичихгүй. Энэ бол хамгийн амархан зураг байгаа үг нь бол Өндөр дугуйны дугуй. Моциклийн дугуй. Моцик хэлэх. за. Тог ямар байна? Зүгээр хатаа гэсэн. Зүгээр хатгаа яачаа. За энэ бол трактор байсан тий. Тракторыг бол утаа гаргаж ижил трактор гэж ойлгосон тий. За энэ дээр бол за манай оролцогчд маань юу гэж бодож байна? Жимсээ. Ууз. Тийм боо зов. Ууз байсан байна. За архитектурчд бас нөөний гурван талаас нь ингээ зороод идэв шүү дээ. Дээрээс гурван талаар зордог. Дээрээс хажуунаас юу нүүрдаас нүүрэн талаас тий. Тэр шиг маягаар буузаад иж зорсон бол ойлгомжтой байх байсан болоо гэж бодож байна. Гэхдээ ямар ч гэсэн багтаа нэг оног авч чадсан. Хамгийн сүүлийн 5 дахь багийг тайснаа орж байна. Хамгийн сүүлийн баг маань гарч ирсэн байна. За Цэндчав тогтоох сандал дээр сууж цэцэг жаргал маань зураг зурх хэрэгтэй байгаа. За таны хувьд бол зурх талтай гайгүй юу? Хичээл гэж үзэж. Хичээл гэж үзэж байгаа тий. Ер нь эмэгтэйчүүдээ бол тогтоох сандал дээр суулгахгүй яваад байгаа. Ер нь сайн залуучууд байгаа тий. За ингээд 1 минутын хугацаанд 2 зургийг сайн зураад манай Цэндчав маань тааж чадсан тохиолдолд багтаа 2 оноо авнаа гэж байгаа. 1 цаг явлаа. 60 секундын хугацаанд даалгавраа биелүүлж чадсанаар тог цохиолохгүйгээр босох боломжтой мөн багтаа 2 оноо авах боломжтой гэж байна. Ерөөхөө. Ерөөхөө шумуул. Манай цэцэг жаргал бол юу ч дуурахгүй. Ерөөхөө шумуул. Ялаа. гэж юу ч хэлэхгүй. Шувуу. Тогос. За амжихгүй бол дараагийнхаа зургийг зурж болно. Тулаа. Жирэмсэн. Жирэмсэн хүн, чихтэл жирэмсэн хүн. Жирэмсэн тулаа. Жирэмсэн тулаа. Хүүхдтэй хүн. Тарга. Онгоц гэж харж байна те. Та юу зураад? Сарсан баг байхаа зураад ирсэн юм байна шүү дээ. Уг нь бол онгоц шиг тий шүү дээ те. За энэ бол нэг нүдтэй, хоёр чихтэй кингрүүл зураал яваад исэн юм да. Дотор нэг дахиад нэг бас нэг нүдтэй, хоёр чихтэй юм яваад исэн шүү дээ. Дотор нь эзэнт нь тааж идсэн бол те. Гэтэ 1 минутын хугацаа бол маш богинохон. Дээрээс бас хэцүү зургнуудыг өгдлөө. Зарим оролцогчид маань хэцүү, заримд нь амархан зургнууд өгдөг. За тэгвэл эхний үе дээрээс оноо авч чадаагүй гэсэн дараагийн 2 үе дээрээс оноогоо нөхөд авах боломжтой. Дараагийн 2 дахь үе болох теннисний бөмбөг болох үе дээр бүгдээ уулзцгаая. Таник тэнгаргүй өөрчлөн алтан төгрөг. Намайг анчуу. Теннисний бөмбөг олох үе маань эхлэж байна. Теннисний бөмбөг олох үеийн хамгийн ихний оролцогчд болох Ариун Бэлэг маань тогтоох сандал дээр сууж утхан жаргал теннисний бөмбөгөө олоод 1 минутын хугацаанд тэр сандал дээр байгаа хоос аянд авч хийх ёстой байгаа. 1 минутын хугацаанд энэхүү даалгаврыг биелүүлж чадсанаар багтаа 2 оноо авах боломжтой. 1 цаг явлаа. Баруун том. Баруун 60 секундын хугацаанд эдгээр сайн болох баруун дахиад яв. аягнуудыг унгаах Том үрг сайн үрг. Дахиад баруун том. За над доорч байгаа яг. Чи яг. За. Одоо саваа унгааж болохгүй. Баруун тишээ. Одоо том үрг өсөө үрг. Доороос тог очиж. За.
Хугацаа хагастай орж байна. Чигээрээ. Баруун. Жижиг. Баруун жижиг. Жижиг. Зүүн тишээ. Уруу чиг. Хөдөө өргөөрэй. Чигээрээ. Урагшаа. Өрг өсөө том өрг. Зүүн үлээ том өрг. Наашаа зүүн тишээ. Зүүн гар тишээ. Тэ. За. Уушаад өөрчлөе. Уруу тишээ чиглүүлээд явуулсан юм шүү дээ, тий. Баруун тишээ хэрч одоо баруун тишээ ийшээ Яг гараараа ярих. Тэнд арай жаа тайтай. өөрийнхөө талаас харагдах чиг баримжаагаар явцсан юм байна. Уг нь бол ингээл чигээр явсан бол түрүүн бол баг тэр аяхан дээр очих хугацаа боллоо. За хоёр дахь баг маань гарч ирсэн. Төвшин заяа маань тогтоо сандал дээр сууж батны өөрөө чиглүүлж энэхүү бөмбөгийг олоод тэр хоосон аяганд байгаа сандал дээр байгаа аяганд хийх ёстой тий. Нэг минутын хугацаанд хэрвээ сая өмнөх баг шиг биелүүлж чадаагүй тохиолдолд төвшин заяагийн дороос тог очноо гэж байгаа. Өмнө нь тог цохолж ирсэн үү? Цохолж үзээгүй. Цохолж үзээгүй юу? Одоо үзнэ гээл. Жожголтны магнитанд чирсэн цохолж үзээгүй. үзсэн. Үзнэ үү? Тэр ямар байдаг вэ? Эйгүү штэ. Эвгүй юу? Эйгүү. За тэрнийг өчтөө 100 дахин үржүүлэл бодчих. Йоо. Тоглоом байлаа. За ингээд 1 минутын хугацаанд энэхүү даалгаврыг биелүүлж чадсанаар аягнуудыг энэхүү саадуудыг унгаахгүйгээр биелүүлж чадсанаар танаа багта 2 оноо авах боломжтой. Ингээд амжилт хүсье. За цаг явлаа. За чигээр жоох алхаад. Өшөө жоохон. За. Тэгээ баруун чигаа. Ааха. За зүүн өрг. Ааха. За гişиг. Дахиад баруун биш. За тэгээ баруун дараа. Нэг жоох алх даваад алхаарай. Тог очно гэж байгаа. Ааха. За. Тэгээд доошо тонгоогоод ав. Баруун талаа. Өшөө жоохон. Өшөө жоохон урагш өөлөг. Өөрийгөө хөдрүүгээ. За нэг над чам. Хөдрүүгээ. Баруун хөдрүүгээ. Ааха. За. Харахад бол юм олоход хэцүү л хүн байна да. Зүүн гач. За яг натаараа. Хөдөө татаарай. За. Цаг хагас орж явж байгаа. Ахаа за орсон. Минут бол амжихгүй байна. Минут бол амжихгүй. Харин Ер нь бол минутанд амжицсан бүр 30-40 секундэд амжсан хүмүүс зөндөө гарсан л таа нэвтрүүлгээс. За тэгэхээр ер нь бол бас харанхууд хэр баримжаатай байна вэ гэдгийг бас энэ давхар шалгаж байгаа байхгүй юу. Унтлахынхаа өрөөлөө орлоо, гэрлээ онтрааллаа, орлогоо мөлтлөө. Ороо олох ног юу гэж байгаа байхгүй юу. За нэргээ байлаа. Ингээд дараагийн 3 дахь багийг тайснаа өрж байна. Тэнцний бөмбөг олохын 3 дахь баг гарч ирсэн байна. За буян жаргал маань тогтоо сандал дээр сууж Төмөрбаатар маань саадыг туулах хэрэгтэй байгаа. Төмөрбаатар яагаад өсгүүгээ тогтоо сандал дээр суулгах вэ? Нээлж сольж үзье. Сольж үзье гэж бодсон уу? За. Мэдрүүлээ, тогийг мэдрүүлээ гэж бодсон. Эсвэл зүрхэнд ч орсон тог дөрөвний тог. Амар юм. Амар байна. Цаг явлаа. Баруун. Чигээрээ. За баруунаа тавь. Төмөрбаатар бол зүгээр шүний хонтой шиг. Одоо зүүн үлээд чигээрээ том гişиг. Амар баримжаатай яваад байна. За баруун үлээд том гişгээр дээш нь үргэж байгаа гişиг. Доош тонгоогоод аваа одоо. Тонгоод аваарай. За урагшаад чигээрээ зүүн үлээ тавиад баруун үлээ өндөр гişгээ. Аягал чигээрээ. Унгаасан. Гişгээр гişиг. За зүүн үлээ наашны гişгээ. Ер нь боломжтой явж байгаа. Манай гişиг. Баруун үлээ гişгээд зүүн үлээ одоо том урагшин том. За баруун үлээ тавиад тонгоод хий. За. Биш Төмөрбаатар харж байгаа юм шиг ямар амар явж байна аа. Энд ч үгүй баг хүл мөлөөр ирж үгээд засчмасаа яваад байгаа юм шүү те. Хайрлалцсан байхгүй. Яа. За ямар ч гэсэн бас шүн бол баримжаатай юм те. Тэний харахад бол айгүй баримжаатай залуу байна. Ингээ багтаа 2 оноо авч чадлаа. Дараагийн 4 дахь багийг тайснаа өрж байна. Ямар ч аягийг одоо унгаахгүйгээр энэхүү даалгаврыг биелүүлж чадсанаар багтаа 2 оноо авах боломжтой. Ер нь боломжийн даалгавар гэж бодож байна уу? Биелэгдэхэргүй даалгавар гэж бодож байна уу? Гайгүй юу. За ингээд амжилт хүсье 1 минутын хугацаанд даалгаврыг биелүүлж чадсанаар 2 оноо авах боломжтой. 2 1 цаг явлаа. Чигээрээ жоохон яваарай. Чигээрээ яв. Яа. Одоо доошо тонгоогоод аягнаас бөмбөг ав. Жоохон урагшаа, гар урагшны болоод. Жоохон ажиж наанаас. Төмөр тогтохын зөв чиглүүлэлтээс энэхүү зүүн үлөө
Тог нь цохиулах үгүй. Жоо урагшаалгач. Шийд идэх болно. Тэгээ зүүн үлээ нэлээд том болоход жоон баруун талраа. За 50. Нэлийн том хүлтэй хүн гарч ирвэл хэцүү дээ. Баруун үлээ. За. Тэгэхээр зүүн үлнийхээ урталт 20 см зайтай. За 50. Замынхаа хагастай чороогүй байдаг. Тэгэхээр нэлээд том болоход хугацаа хастай орсон байдаг. Чигээр оргишна. Жоон баруун талраа. Нэг өндөр дээр юм утсан дээр динжигэнж явдаг хүн шиг харагдаад байна. Баруун үлээ дахиад нэлээд том болоход урталт нь. Цаатлаа цаатлаа. Унсангуу. За цааш яваад хүлээж байгаа эргүүлээ тавиарай. Биш нөө. Одоо зүүн үлээ дахиад урагшин тавиарай. Дахиад урагшин. Йоо. За. Юу хийгээд яваад байглаа. Ой. Цогтой зүгээр яваад байгагүй юу аа? Ямар аяг унгаахгүй юу? машинтаа дайцсан. Сая албаар төмөр тогтоог чогн цогцолгосон санаатай үлдсэн. Ингэж машинтаач яа зогссон. Яг нэг юм өндөрт олсон дээгүр явдаг хүмүүс байдаг шүү дээ. Яг тэр шиг ингэж мэгцэн явжсэн. Чакак нэвтрүүлэг. Хамгийн сүүлийн баг маань гарч ирсэн байна. Синжав маань энэхүү даалгаврыг яг биелүүлж цэцэг жаргал маань зааж зөвлөж өгөх болно гэж байгаа. Ер нь зааж зөвлөх талдаа ер нь хэрвээ ажил дээрээ Айгуу гэж бодож байгаа. Айгуу гэж бодож байгаа юу? За одоо яг энэ дээрээс л яг шийднэ гэж байгаа. Дарагч нь бас хараад сууж байгаа тий. За ингээд амжилт хүсье 1 минутын хугацаанд энэхүү даалгаврыг биелүүлж чадсанаар багтаа 2 оноо авах боломжтой. 1 цаг явлаа. За чигээрээ том болох. Доошо. Чигээрээ доошо гიშгээд дахиад зөв хөлөөрөө чигээрээ том болох. Буулгахтай хэлээ шүү. Хөшөө том хөлөө том ихч болгошаа. За жоохон цаашаа. Одоо доошо хөлөө тавь. За одоо баруун хөлөө болоогүй. Чигээрээ яваалаа. Баруун хөлөө том ангаа. Том болоход жоохон наашаа. Яжээ. Яасбэ. Огноо хийсэн. За шиглүүлээд гайгүй явж исэн. Таны хувьд бол ер нь хөлд орж байгаа хүүхд чиг л явуулдаг шүү дээ, тий? Ингэсээр байгаа дарлаа. За тог ямар байна? Яхан цочроож байна. Цочроож байна. За өдийн наслахад бол зөндөө олон тог зөвлөсөн юм шүү дээ. Цохилоо. За ингээд тестний бөмбөг болох үе маань өндөрлөж сүүлийн үе болох амны хайрцаг унших үе эхлэж байна. Амны хайрцаг унших үе дээрээс хамгийн олон оног багууд маань цуглах боломжтой. Ингээд амны хайрцаг унших үе. Хөгжөөнцгийн чакак нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт имэйлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн паркийн хамт олон оролцож байгаа. За ингээд хамгийн сүүлийн үе болох амны хайрцаг унших буюу үг таах хэсэг маань эхлэж байна. За тэгэхээр ариун бэлэг отхон жаргал нарын баг бол нэвтрүүлгийн туршид ганцхан оноо цуглуулсан байна. За нэг оноон дээр одоо нийтдээ 10 оноо авах боломжтой. 1 минут 30 секунд буюу 90 секундын хугацаанд 10 үгийг таалгаж чадсанаар багтаа 10 оноо авнаа гэж байгаа. Цаг явлаа. 90 секундын хугацаанд хашаа Аалт үсэлтийн болол хэцүү. хачаан үлээж. За цоолтур төөнөрөн цоолтур болт Борцог гэдгийг боор гэж яриад. борт Баг миний хэлснийг таач шиг бодлоо шүү дээ. Тул эхний оноогоо сайн хэлтэй. Уг нь шууд бүтнээр нь хэлээд амраа. Солон. Өөш.
Яаж таалгаад байгаа юм бэ? Боор гэдэг юу? Бөөрийг боор гэдэг юм. Бодож чадчих чи боор. Ер нь амны чи хайртай тайлбарт юу болох вэ? Дараагийн багийг тайснаа орж байна. Амны хайрцаг уншихуй ихний баг маань 10 оноо авахтайгоос ганцхан оноо авлаа. Тэгэхээр ер нь хэцүү таалгалаа л да. Боорцог гэдгийг боор гэж хуваад шийдсээр байгаа хүмүүсийн толгойг эргүүлсээр байгаа тэгэл дуусна. За ямар ч гэсэн 2 оноотойгоор өндөрлсөн. Дараагийн 2 дахь баг болох Төвшин Заяа Батним нарын баг гарч ирсэн байна. За Батним маань таалгаж Төвшин Заяа таах хэрэгтэй байгаа. Нэг цаг явлаа. Манту. Балдуур. Манту. Манту. Боттог. Босог. Боттог. Эхний оноогоо авсан байгаа. Хэнти. Хэрэ. Хэнти. За энийг алдчихлаа. Тогоо. Ээ. 2 дахь оноо. Хөтөж. Ха? Хөтөж. Хөргөгч. Өргөс. Өсгөгч. Уцаа явж байгаа. Зүйлт. Хилээд. Ахиад илээ. Зүйлт. Нүүдэл. Гагнуур. Халтуу. Гагнуур. За. Улаан ус. Улаан туг. Улаан ус. Улаан. Хоёр дахь баг маань уг нь боломжийн таалгаж явсан боловч 10 онооны даалгавраас 2хан оноог авч чадсанаар багтаа нийтдээ нэвтрүүлгийн туршид 4 оноотойгоор өндөрлөж байна. За тэгэхээр 4 оноотой ч гэсэн хамгийн дээдлийн өндөр оноог авсан явж байгаа. Дараагийн баг болох Төмөрбаатар буян жаргал нар гарч ирсэн. Төмөрбаатар маань таалгаж буян жаргал таах хэрэгтэй байгаа. Цаг явлаа. Маск. Магтах. Малгай. Маск. Хүслэхгүй. Жүжиг. Үргэлж. Жүжиг. Зүлэг. Жонш. Толгой. Ерөнхийдөө Гавар. бас Хавар. Гавар. Шавж. эхний оноо. Чавхтас. Чадах. Шавж. Чавг. Бүтээгдэхүүн. 2 дахь оноо. Барзил. Вакцин. Барзил. 3 дахь оноо. Халбаг. Хайлмаг. Халамж. Халбаг. Нүүдэлчин. Үргэлж. Нүүдэлчин. Дүүчлэх. Нүүдэлчин. Үргэлжлэл. Нүүдэлчин. Жүжиг. За өмнөх баг болох Төмөрбаатар буян жаргалын баг маань 10 оноо авсантаас 4 оноог авсан. Нийтдээ 6 оноотойгоор хошуучилж байна. За дараагийн баг болох Төмөр тогтох Отхон хүү нар гарч ирсэн байгаа. Төмөр тогтох маань тааж Отхон хүү таалгах ёстой байгаа. Одоогийн байдлаар 1 оноотой явж байгаа. За тэгтээ 1 минут 30 секунд буюу 90 секундын хугацаанд энэ хүү 10 онооны даалгаврыг биелүүлж чадсанаар 11 оноотойгоор ялагч болох боломж бол бүгдэнд нь сүүлийн 2 багт бол нээлттэй байгаа. Ингээд амжилт хүсье. Цаг явлаа. Дүүр. Туг. Дүүр. Цэвэн. Левер. Эхний оноо. Бэлтрэг. Мэлхий. Бэлтрэг. Мэлхий. Бэлтрэг. Мэдрэл. Бэлтрэг. Бэлтрэг. Yes. 2 дахь оноо.
Цаасан шувуу. Цаасан шувуу. Цаасан шувуу. Нисгэгч. Нисгэгч. Дэслэгч. Нисгэгч. Тэслэгч. Нисгэгч. Тэслэгч. Нисгэгч. Дэслэгч. Нисгэгч. Тэслэгч. Нисгэгч. Тэслэгч. Жоогийн газар. Жоогийн газар. Хогийн сав. Жоогийн газар. Тогны. Жоогийн газар. Царцаа. Царцаа. Сагсаа. Царцаа. Салаа. Царцаа. Цалчаа. Царцаа. Царцаа. Гимнастик. Гимнастик. Мянз. Гимнастик. Гимнастик. Чөдөр. 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 Дубай. Турба. Дубай. Дубай. Турба. Дубай. Дубай. Турба. Дубай. Дубай. Совраг. 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 Хамгийн сүүлийн баг маань гарч ирсэн байна. За, Цэнтжав цэцэг жаргал хоёрох гарч ирсэн байгаа. Цэнтжавын хувьд бол тааж цэцэг жаргал маань таалах хэрэгтэй байгаа. Өмнөх баг болох төмөр тогтох отхон хүү нарын баг маань 10 оноо авах хэрэгтэйгээс 6 оноог авснаар нийтдээ 7 оноотойгоор хошуужилж байгаа. Танаа баг бол 7 оноо авсан тохиолдолд ялагч болно гэсэн үг шүү дээ. 8 оноо авсан тохиолдолд одоо бол ямар ч оноо авахгүй юм байна. За ингээд амжилт хүсье. Нэг цаг явлаа. Шумууд. 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 Бүрхүүл. Шумууд. Шумууд. Гагнууд. 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 Хөгжим сонсоо суудаг шиг. Манжин. Машин. Машин. Манжин. Машин. Манжин. Манжин. Кустэг. 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 Туулай. Будгэд. Будгэд. Бүргэд. Ааха. Эхний оноо. Мухлаг. Мухлаг. Хотод. Мухлаг. Мухлаг. Боо. Мух. Боо. Мухлаг. Шүүдэд. Шүдэнц. Шүүдэд. Сүх. Сүх. Шүүдэд. Хугацаа явж байгаа. Шүүдэд. Зайсан. Сакс. Зайсан. Цай. Зайсан. Цайц. Зайсан. Бууз. 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 Боо. Бууз. Бууз. Бургас. Бууз. Гол. Одоо нэг байдлаар нэг оноотой явж байгаа. Гол. Гол. Тарт. Гол. 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 Ядагчтай урамшуулах цаг болсон байна. Төмөр тогтох отхон хүү хоёроо урамшуулж энэхүү нэвтрүүлгийн ивент итгэжээр хамтран ажиллаж байгаа. Алтан дүүрэг худалдааны төвийн зүгээс аягыг гардуулж байна. За тэгээ монголчууд дээшээ алсан хамтай зүйлийг бэлгэлэхдээ дотор нь идэ ундаагаар дүүргэж өгдөг сникерс хийсэн байгаа. За мөн нэвтрүүлгийн ивент итгэжтэй болох Paradox хорооллын өргөө кино театрын уртхан талд байрлах Paradox салонд үйлчлүүлэх эрхийн бичгийг хоёр оролцогчтой гардуулъя. За алгадч яасан бэ? За мөн модны хоёрын зам дагуу байрлах самгуун зочдлын 7 дахь Dax Karaoke нэгэн үдэш найз нөхөд хамт олноороо сайхан дуулж хуурдарай гэд энэхүү эрхийн бичгийг хоёр оролцогчтой гардуулъя. Нийслэлийн сонгоо архин хангуул дүүргийн зааг нутаг дээр 160 га газарт бүтээн байгуулагдаж байгаа Имэлт паркийн бүтээн байгуулалт эхэлсэнтэй холбогдуулж TV5 телевизийн хамт олонтой хамтран зохион байгуулж байгаа Сингент нэвтрүүлэлд оролцсон Имэлт паркийн ажилтнууд нийслэлийн засаг даргын хамгийн газрын үйлдвэр хөдөлгөөн газрын хамт олон мөн одоо биднийг дэмжсэн нийслэлийн хангуул сонгоо архин дүүргийн дэмжигчтэй халуун талархлаа дэвшүүлье. За манай паркийн тухай бол олон жил яригдаж өнгөрсөн жилээс нийслэлийн засаг даргын шийдвэрээр энэхүү парк байгуулагдаж
За одоогийн байдлаар паркийн 15 төслийн нийт зураг төслүүд бүгдээрээ бэлэн болж байна. За мөн одоо паркийн газар дээр сахилгаан хангамжийн барилга угсралтын ажил эхэлчихсэн байж байгаа. Энэхүү парк байгуулагдсанаар 10-аад мянган хүн ажлын байртай болох юм. За экспортод чиглэсэн үйлдвэрүүдийн нэгдлүүд бий болон за энэ одоо паркийг хөшөглөж нийслэлийн дагуул хот шинээр бий болох гээд маш олон том бүтээн байгуулалтыг эхлүүлж дуусгах ийм том ажлын төлөө явж байгаа гавшгаа ажилдаг сайхан хамт олонны өнөөдөр нэвтрүүлэгт оролцлоо гэж ингэж бодож байна. За ингээд нэвтрүүлэгт авхаалт самба, оюун ухаан, хурд хүчээ сорин за нийт багуудаас тэргүүлсэн отхон хүү төмөр тогтох нартай одоо өргөмжлөл мөнгөн шагналаар дуулъя. Хоёулаа. За баяр хүргэе. За баяр хүргэе. За хоёрдугаар байрыг манай үйлдвэр хөтөж ухаан газрын хамт олон эзэлж байна. Ингээд Төмөрбаатар уян жаргал нартай эрүүл энх аз жаргал хамгийн сайн сайхан бүхний хүсээд өргөмжил мөнгөн шагналаар сагнаа. За. Хоёулаа. За баяр хүргэе. Хөгжөөн зингийн чагах нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт оролцсон оролцогчдоо баярлалаа. Эх 7 хоногийн энэ цаг мөчтөө эргээд уулзцгаая. Түр баяртай үзэгчтэй. Баяртай.